Сайн бацгаана хүүхдүүдээ. Багш нь өнөөдрийн математик хичээлээрээ энгийн баталгааг нэмэх үйлдэлийг баттган тайлбарлая. За, дүрсийг зураад будаарай гэж. За, дэвтэртээ эдгээр дүрсүүдийг зураад өгөгдсөн хэсгийг нь будаарай хүүхдүүдээ. Хэдний хэдийг нь будаарай гэсэн байна, тийм ээ. За, 6-ны 3 хэсэг. За, 6-ны 5 хэсэг, 6-ны 1 хэсэг, 6-ны 4 хэсгийг нь багш нь будсан байна. За, нэмэх үйлдэлийг дэвтэртээ хэрхэн зөв бичих вэ гэж байна. За, эхний үйлдэлийг 2-ны 1 дээр 2-ны 1-ийг нэмсэн байна, тийм үү? За, тэгвэл хэд болох нь вэ? Хувиар маань хэвээрээ бичигдээд хүртүр маань нэмэгдэх нь, тийм ээ? За, эднэрийг дэвтэртээ бичээрэй. За, нэмэх үйлдэлийг бичих нь байна. За, дараа нь тэнцвүүгийн тэмдгийг бичих нь байна. Мөр хоорондоо, за, тооны хооронд 2 тоог бичихтэй 2 нүд алгасгах нь байна, тийм ээ? 2 нүд алгасгах нь байна. За, мөн энгийн бодорхойг бичээд нэмэх тэмдэгт тавьчаад гол нь бичигдлийн та нарыг ажиглаарай гэж байгаа байхгүй юу? Тийм. За, дараа нь нийлбэрийн утгыг олоорой гэж байна. 2-ны 1 дээр 2-ны нэмэхээр хэдэглээ? 2-ны 2, тийм ээ? 4-ны 1 дээр 4-ны нэмэхээр 4-ны 2. За, энэ маань хувиар маань өөрчлөгдөхгүй байна, тийм ээ хүүхдүүдээ хараа. Ажиглаж байгаа үстэй тий энэ дээр. За, дараагийнх нь 4-ны 2 дээр 4-ны 1-ийг нэмсэн байна. 4-ны 3, тийм ээ? Дараагийнх нь 3-ны 1 дээр 3-ны 2-ыг нэмэхээр 3-ны 3. За, 3-ны 3. За, тэгвэл хүртүр хувиар 2 маань хоёулаа ижлэх нь тоотой болоод ирэхээр юу болж байгаа вэ? Энэ маань 1 бүхэл болж байгаа, тийм ээ? За, 6-ны 5. За, дараагийнх нь 4-ны 4, 3-ны 3, 5-ны 3 болж байна, тийм ээ? За, дараагийнх нь 6-ны 2 дээр 6-ны 1-ийг нэмлээ 6-ны 3. Дараагийнх нь 7-ны 2 дээр 7-ны 3-ыг нэмлээ 7-ны 5. 6-ны 3 дээр 6-ны 6. 6-ны 6 гэдэг нь 1 бүхэл болж байна гэсэн үг, тийм ээ? За, дараагийнх нь. За, зургийг нь ажиглаарай хүүхдүүдээ. Будагдсан дүрс нь, тийм ээ? Хэд байна вэ гэд харагдаж байна, тийм ээ? За, 4-ны 3, 3-ны 2, 4-ны 4, тийм ээ? За, эдгээрийг дэвтэртээ маш гоё өнгө ялган будаад багштай илгээгээрэй, за. За, нийлбэрийн утгыг олъё гэж. 6-ны 2 дээр 6-ны 1-ийг нэмсэн байна. Хэд вэ хүүхдүүдээ? 6-ны 3. За, энийг нийлбэрийг нэмэгдэхүүнийг багштай за бичээд илгээгээрэй, за. За. Тавны 4 дээр 5-ны 1-ийг нэмэхээр 5-ны 5 болж байна. 14 дээр 10-ны 3-ыг нэмэхээр 10-ны 7. 7-ны 1 дээр 7-ны 4-ийг нэмэхээр 7-ны 3-ыг нэмэхээр 7-ны 4 болж байна, тийм ээ? За, дараагийн тоон. 15-ны 8 дээр 15-ны 3-ыг нэмлээ 15-ны 11. За, дараагийнх нь 3-ны 1 дээр 3-ны нэмлээ 3-ны 2. За, дараагийнх нь 5-ны 2 дээр 5-ны 1-ийг нэмлээ 5-ны 3. За, 17-ны 8 дээр 17-ны 9-ийг нэмэхээр 17-ны 17 болчихно, тийм ээ? За, ингээд гэрээсээ гаралгүй халдвар хамгааллынхаа дэглэмийг баримтлаад багштай хичээлээ өдөр бүр явуулж байгаа маш сайн хүүхдүүд байна. За, түүнтэй адилхан бүгдээрээ хичээлээ үзээд багштай хичээлээ илгээгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцож байгаа хүүхдүүдтэй баярлалаа.